2024-өөс 2025 оны Монголын үндэсний хоккейн лигийн 3 дугаар тойргийн тоглолт Дархан хотод 12 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд явагдаж байна. За өнөөдрийн тоглолтыг нээж Дархуул аймгийн засаг дарга Гац Жаргал шай фаяж тоглолтыг эхлүүлсэн юм. Өнгөрсөн оны тухайд Дархуул аймгийн Бурхантай Бухнууд баг лигийн авраг болж дарханчуудыг баярлуулсан бол энэ жил аврагын цолоо хамгаалах зорилготойгоор амжилттай оролцож байна. Энэ тэмцээнд гол онц тэгвэл Дархан хотод дарханчууд одоо нэг лигийн авраг гэдэг цолыг аваад өнгөрсөн жил авсан. Энэ жил одоо лигийн авраг баг ингээд цолоо хамгаалах гээд ингээд энэ одоо тэмцээн аваад үргэлжлүүлээ явж байна. Одоогийн байдлаар бол маш амжилттай тоглож байгаа. Өнөөдрийн хувьд бол 3 тоглоод 3 хайдсан ийм байдалтай 3 дугаар хоригтой явж байна. Дархан баг бол. За ер нь бол одоо манай Дархан хотод энэ жил нөгөө өвлийн ордны суурь тавигдсан байгаа тийм ээ. За энэ суурь мань ингээд 2026 оны 4 дугаар өдөрт орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хэрвээ төлөвлөгөөндөө одоо бид нар орж чадвал дараагийн лигийн аваргын их тэмцээнүүдийг Дархан хотод бүрэн утгаар навч тийм ээ. Тэмцээн улам одоо үзэгч олонтой, сонирхолтой, хүүхд багцууд өснөд маш олон талын ач холбогдол нэмсэн явагдах болно. Магадлал байгаа. Яг л Улаанбаатарт бас дахиад нэг юм ордон баригдаж байна. Бид нар Улаанбаатар, Дархан гэсэн хоёр хүн газар онцлогтой байгаа. Дээр нь одоо Дарханд хоккейнд мөн одоо олон насны хүүхдүүд хичээлж байна. Одоо өнөөдөр бид нар 8 наснаас ахуулаад ингээд хүүхдүүдийг хичээлүүлж байна. 6 настай хүүхдүүд хичээлж эхэлж байна. Ингээд одоо бид нэр 150 гаруй хүүхдтэй. За дээр нь Ахмадын багтайгаа, дээр нь лигийнхэн багтай, залуучдын багтайгаар ингээд Дарханы спорт, Дарханы хоккей бол ингэж хөгжиж байгаа. Өнөөдрийн хувьд бол тэмцээнд Шарангол сумын Шарангол баг, Дарханы Бурхантын Бухнууд, Стив Аринагийн Стив Мастрес баг, Орхон аймгийн Хангард баг, Сэлэн аймгийн Ерөө сумын Буган тасганы Болдөрөө гэсэн 5 баг өрсөлдөж байна. Мөн тэмцээнд оролцож байгаа тамирчтай лигийн тэмцээнд амжилт хүсэн гарын бэлэг гарт болсон юм а.